Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсоорой. 12 дугаар хэсэг. Ирмүн баг зэрэг санаан зовсон байртай доош харан суугтаа бүсгүн адил хуруу гараан оролдов. Тэгж байтал бүсгүй үргэлжлүүлэн хар багаасаа хүнд амьдрал үдсэн болохоор хэцүү байдаг юм. Хаяа энэ бүгдийг хаяад зүгтаачихмаар. Таанч хэдэн хүүхдээ энэ аригчинд үлдээн гэж бодохоор гол харлаад их хүн гэж нэрээ. Гэж хэлэхдээ залуугийн царай руу харж инээмсэглэл хийх гэж байна. Залуу түүнийг даган инээмсэглэж тийм ээ. Амьдрал хэцүү. Гэхдээ ийм хэцүү байгаагүй бол бүгд сайхан амьдарч зарим зүйлийн утга учир алдагдах байх, тийм үү? Таач намайг бодвол сургууль соёлд сурсан байлгүй. Тэгэхээр илүү дээр сэтгэж байгаа байх. Би чинь дунд сургуулаа арай гэж төгсөөд л энэ хар ямны хаяаг мансан хүн шүү дээ. Үгүй тэгэж хэлэх гэсэн юм бишээ. Ерөөс ингэ танаа гэр бүлийн хүн хизээ ирэх вэ? 100 дуусгаар. Гэж сонссондоо итгэж ядан байх залуу лавшруулан асуулаа. Харин бүсгүй тоосон шинжгүй гадаа дулаараад ирэхээр манай хар юмны хөлд нь хий орчихдаг юм. Яваад л үгэн. Хаашаа хамаагүй. 103 сар намрын наалгар өдрөө дуустал явна. Тэгээд цас ороод хүүтрээд ирэхээр бор гэрээ хідэн хүүхдээ санддаг юм шиг байгаа. Ирнэ. Ирэх хэрэгтэй бөөн асуудал чирээд ирнэ. Асуудал гэдэг нь юу юм бол? Яах вэ? Өөр шир өвчин зовлон гээл намайг зовоод шар махтаа минь хатаа чанахгүй хүнтэй. Уучлаарай би мэдсэнгүй. Танаа гэр бүлийн хүнийг ирэхээр хэн хэнтэй чинь тухтаа ярилцъя гэж бодсноос цаашгүй. Зүгээрээ. Та юу мэдмээр байна? Бүгдийг нь асуу. Би нэмж давслахгүйгээр байгаа байдлаа л танд хэлье. Үнэхээр тэгээд шалгардгийн бол хүн амьтанд царай алдаж хүний гашаанд байх хэрэг ч алга. Шинэ гэрээ ачаад хөдөө гарна гэж бодож явдаг та. Гэхэд залуу худал хэлсэнтэн гэмшивч түүний талаар үргэлжлүүлэн асуулаа. Та түрүүн хэлсэнтэй соц нийгмийн үед улс таяар шуугсан их дуйлааны эзэд манай аав ээж хоёр гээд. Энэ ямар учиртай юм бэ? Бээжин дүүхийг ястаа наснаасаа олон ярина гэх чинь л болж байна та. Гээд хөлөрсөн гарынхан алгыг хувцсан дангарчиж суудлан засан суув. Залуу та тэгвэл энэ сүүлийн удаа гэж бодоод надад яриад өгөөч тэхүү. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ энэ тийм сайхан явдал биш шүү. Хүний ам эрсдсэн хүчирхийлэлтэй сонсоход ч хэцүү байж мэднэ. Та битгий санаа зовоо. Энэ түүхч таныг өөр ингэсэн гэрте болоход тусалж юуны магад шүү дээ. Гээд ахин худлаа хэлчих юм. Залуу энэ амьдралдан худал хэлхийг хэзээнээс нь төвчдөггүй нэгэн. Өөрөө ч аминд тулсан хэрэгэл биш бол худал хэлэхгүй гэж боддог үлээ. Гэвч энэ удаад тэр аминд тулсан хэрэг нь мөн болол та. Залуу ахин дахин худал хэлж буй өөрийгөө жигшин зэвүүцвч үүнээс өөр арга нэгэнт үгүй тул нүдэнч завчиж сэжиг авахуулахыг хүссэнгүй. Бүсгүй нилээдгүй санаан зовсон байртай хүүхдүүдийг орж ирэхээс өмнө манай хүүхдүүд мэдэхгүй л дээ. Би ч битгий мэдчихээсэ гэж хүсдэг юм. Муухай шүү дээ. Хүүхдүүдийг минь найзууд ангийнх нь ад үзвэл яах вүлээ? Та огтхон санаа зовх хэрэггүй. Би энэ талаар холбогдох хүмүүст бичгээр мэдэгдэнэ. Гэхдээ энтэн цуурч ам алдахгүй. Харин надад итгэж ийм хэцүү зүйлийн хүртэл хуваалцах гэж байгаад баярлалаа. Аав ээж хоёр өөр нэг хүүхэдтэй нээлсэн гэж хэлсэнтэй. Манай аавын талынх энэ хашаанд байдаг байсан юм. 1960-70 онд болсон үйл явдал юм уу та? Ээж хөдөөнөөс ирээд удаагүй байхдаа аавтай танилцаад нэг гэрт орсон гэсэн. Наагац талыг минь бодвол аавын талынхан боломжтой айл байсан юм шиг байгаа юм.
Тэр хоёрын хурмыг жигтэйхэн хангалуун сайхан хийж өгөөд энэ гэрийг барьж өгсөн гэсэн. Тэр үед би эзэнд нь байсан юм гинлээ. Намайг төрсний дараа эмээ манай аавын ээж гэсэн үг л дээ. Тэр хүн намайг хүүгийнх нь хүүхэд биш гэд их ад үздэг. Түүгээр далимдуулж ээжийг минь хөөж явуулах гэж элдвийн арга хэрэгэлдэг байсан гэсэн. Сүүлдээ ч аав ээжийнхээ үгэнд орж халамцуу ирэх болгондоо ээжийг зодддаг болоод намайг хүнд өргүүл гэж шахаж шаарддаг болсон юм гинлээ. Гэхдээ хөөрхий ээж эцсийн хүртэл үгүйгээ зөрөөд байсан юм байх. Ер нь тэр бүх явдал яг нэндээс л ихтэй юм шиг байгаа юм. Ээжийг тэгж дарлаж хүчрхийлж байгаагүй бол тийм хэрэг мань дааж үгүй ч үү. Бас л бодхол асуудал та. Тийм хэрэг гэж одоо тэгвэл тэр хэргийн чин талаар ярилцъя. За тэгье. Би босод үйл явдлуудыг нэг их сайн санддаггүй юм. Манайх энэ дээл байсан. Тэр үед би нэгдүгээр анги байсан юм уу та? Харин нэг нь цөөхөн хэдэн сараар дүү ганц охин дүүтэй. Тэр арай сургуульд орж амжаагүй байсан юм. Аав мөнхийн согтуу ээжийг зодно, ах нарыг зодно, гартаа таарсан юугаар чамаагүй зодно. Сүүлдээ ах нар гэрээсээ дайчаад би ч ангийнхаа хүүхдүүдтэй тоглож орой нар жаргасны дараа гэртээ ирнэ. Жаахан хүүхэд аавыгаа унтсан болов шуудхандан эмээгийн авч өгсөн архин тасраад унсан байх гэж бодсон цагтаа л гэртээ ирнэ. Нэг их зүрдэггүй л байсан. Гадаа хичнээн хүүтэн байсан ч би гадуур тэнж ээж энэ урдхантай орос цэргийн дутуу баригдсан барилга дотор нуугдаж хүлээн. Гэрлүүгэн орж яваад ээжтэйгээ таарна. Тэгээд л хөдлөлцөөд орно доо. Өдөржин тоглож ядарсан хүн яах вэ? Шууд унтна. Хэрв энэс дээр гэр бүл төрсөн бол би өөрийгөө ингэж амьдрахгүй байсан гэж боддог. Наандаж хичээл номдон шамтаад арай илүү л байх байсан да. Тэгэхээр багасаа л гэр бүлийн хүчирхийлэлд авцаар ирсэн юм байна. Энэ үед танаа охин дүү хаана байдаг байсан юм? Гудамжны хүүхдүүдтэй тоглоод л гүйж байдаг байсан. Манайхаас хоошоо одоо л айлууд буучсан байгаа болохоос өндөр модтой уул байсан юм. Нэг гүнд нь орчихвол төөрнө гэж аюул би. Өглөөс ирсэн цагаас хойш гараад хүүхдүүдтэй тэр хойд уулаар хадаар авирч тоглож угаад л ирдэг хүүхэд байсан та. Миний дүү. Одоо хаана амьдардаг юм бол? Одоо байхгүй. Залуу юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Тэр бүсгүй амруу харж ямар нэгэн зүйл хэлхийг нь хүлээн байх зур бүсгүй урдаар санаалдаа. Манай дүү үерт урсчихсан юм гэлээ. Ирмэн эхнэрийнхэн бичсэн бүгдийг уншсан. Түүн дээр гэнт ороод ирсэн их ус үерийн талаар бичсэн байсан. Тэр энэ хашааны дэргэд зогсож байхдаа хүртэл удахгүй үер болно гэж утга учиргүй зүйлс ярьж байсныг саналаа. Залууг ямар нэгэн зүйл хэлхийг хүлээсэнгүй. Би тэр өдрийг их тод санддаг юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ. Мэдэхгүйсэд байх юм юу ч яах вэ? Дүүгээ алдчихсан болохоор насан туршдаа санаж харамсаж явахаас ч яах вэ? Бид хоёр насны зөрүү бараг байхгүй тээж тэр юм уу? Хоорондоо их дотно. Хоёр биендээ их сайн. Намайг сургуульд орсон хойно хүртэл хуучин даашин зэг минь өмсчхөөд намайг тарахыг хүлээж сургуулийн гадаа хичнээн ч цаг хамаагүй хүлээгээд сууж байдаг гисэн. Гэж хэлэхдээ нулимсан барьж чадсангүй. Залуу ээлдэг зангийн илрэл болгон энгэрийнхэн халааснаас нусны алчуур гарган ирж өглөө. Бүсгүй түүнийг нь авч нүүрэндээ нааж мэгшин ойлов. Ирмэн түүнийг үүнээс илүү хэрхэн тавьшруулах учран олохгүй сууж байтал бүсгүй арай дээрд болтоо нулимсан арчаад уучлаарай. Би дүүгийн тэр өдөр надаас болж урсчихсан гэж бодож явдг юм л та. Учир нь тэр нэг өдөр би давталгаан дардал дүүгийн сургуулийнхаа гадаа хүлээлгэх ёстой байсан юм. Дүү минь аавыг зодхоос айгаад надтай хамт байгаахтанд би хөөж найзуудтайгаа явж тоглол гэд явуулчихсан юм. Өөрөө хичээлийн тараад дими тэнэх гэдэл тэр байхгүй юу? Дүүгийн хажиглаж хөөсөн өөрийгөө насаараа зүхэж амьдрах сэтгэлийн хард хамт унсан хүнтэй би.
Ээж харин ааваас нуугдаж нөгөө дутуу барьсан байшин дотор байсан юм билий. Үнийг мэдсэн ангийн хүүхдүүд шаагилдаад л явчихсан. Би очиод харсан. Уг нь шар усны үер чинь тэгэж их давуулгаалж орж ирдэг юм л та. Жилийн жилдлээ багаар урсаж орж ирэдлээ хэдэн айл урсгаж явахыг нь харсан. Үхэтэл тэр жил яагаад ч юм нүүгэлцэн их ус пүлхийд л урсаад ороод ирсэн. Хонхрын хамаг айлууд урсаад гэртээ байсан хэд хэдэн хүүхэд хөгсчүүл эндсэн байсныг дараа нь мэдсэн тэ. Тэр үед л би чинь гинт ухаан ороод дүүгээ санаж гүүгээд л гарсан. Модны цагаар гүйж тоглож байсан хүүхдүүд цөм урссан. Ичхүүл алдаад урсаж явахдаа дүүгийн минь хараас барин алдсан гэсэн. Тэгээд дүүгэн алдсан. Бас ээжийг алдсан юм байна. Уучлаарай. Тэр үеэр дүүгээ л алдсан юм. Ээжийг бас хэд хэдэн хүн урсаж явсныг цэргийн ангийнхан харж аварсан байсан. Хэд хоногийн дараа дүүгээ минь олсон. Яста хүн гарахын эцэг болчихсон байсан. Хэдий аригтаар суудаг байсан ч гэлээ муу аав минь очоод хунарсан даашинцнийг нь хормойг засч үсийг нь хоош илж өгөхөд яста цөрхөртөл уйлсан та. Одоо ч би мартдаггүй. Яаж мартах юм? Голын хайртай ганц нэлэх охин нь усан дурсчхаар эр хүн байтугай бурхан ч тэгэж уйлах байсан биз. Уучлаарай гэж хэлээд доош харан сууж байтал үүд нэгдэн өнөөхөө савтаа усаа дааж ядан орж ирлээ. Залуу ухасгийн босч түүнд дэмнэн туслах гэдэлхүү хэрэггүй хаа. Би өөрөө чадна. Харин та яагаад манай ээжийг уйлуулад байгаа юм? Гэж хэвлүүхэн гихч нь хэлжээ. Залуу чи хэлэх үгийн олж ядан байтал ээж нь миний хүү гарч дүүнэрээ олж ир. Харанхуу болж байна гэв. Өө чи гэрээс өсрөн гарлаа. Бүсгүй тайвширсан янзтай урдаар санаа алдаад та хэрэг боломжтой бол хэд хоногоос хүрээд ирэх үү? Би хөөхтүүдийнхээ хажууд өнгөрсөн юмсын талаар ярмааргүй байна. Гэхэд залуу ингээд дуусчээ гэж бодож байсан нь няцсан. Тэгэлгүй яхав. Манай ажилч ойрхон нэг завар ухсхийгэд л ороод ирнэ гэж хэлээд явахтан бэлдэн сандлаасан баслаа. Бүсгүй түүнийг гаргаж өгөхөөр бэлдэж мөн болсон хамттан гэрээс гарав. Хашааны өмнө нэрээд залуу бүсгүн гарыг барин талархаад ингээд би таныг хэн гэж дуудах вэ? Та чинь миний бичиг баримт судалгааг харсан гэхгүй билүү? Юу л да иргэний өмнөхний чинь нэрээр дуудвал эвгүй байх гэж бодоодлаа. Танаа найзууд таныг хэн гэж дууддаг юм? Чимэгэ. Чимэглэн гэтгээс чимэгэ гэж хэлээд бүсгүй инэмсэглэв. Залуу шилээ маачин санаа зовсон байртай уучлаарай ийм зүйл асууж байгаад танаа дүүг хэн гэдэг байсан юм бэ? Хөсөлжин хөслээл гэдэг байсан та гэж хэлэхдээ бүсгүй толгой гудаан санаа алджээ. Хэрв та энэ хүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсоор